Сайн мэцгааны үзэгчдээ би өнөөдрийнхөө оролцох зочныг танилцуулахаас өмнө бага зэрэг оршил хэлэх нь зүйтэй болов. Ер нь бол ковидоос өмнө дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний амьдрал, харьцангуй хялбар, тогтсон хэм маягаар явдаг байсан гэж хэлж болно. Тухайн оныхоо эхний 1-р сард Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу форум болдог байсан. Яг энэ чуулга уулзалтаас дэлхийн нийтээрээ юу хүлээдэг байсан бэ гэвэл тухайн жилийнхаа эдийн засгийн ерөнхий төлөв ямар байх вэ? Дэлхийн хүч хэрхэг гүрнүүд эдийн засаг нь хаашаа явж байна? Юун дээр гол нь анхаарал ач холбогдол өгч ирээдүйд хөрөнгө оруулалт хийх вэ? Энэ чиг хандлагыг бол тодорхойлдог байсан. За энэ жил ковидоос шалтгаалаад энэ удаагийн Давосын эдийн засгийн чуулга уулзалт бол захимаар зохион байгуулагдаж байгаа. Яг манай Монгол улсаас яг энэ Давосын чуулга уулзалтанд за дэлхийн 100 шилдэг манлайлагч, салуу манлайлагчаар оролцдог ганц зөрөгтэй бид нар өнөөдөр ярилцах гэж байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Ковид үнэхээр хүмүүсийн амьдралыг эдийн засгийг ч гэсэн өөрчилж орхилоо шүү дээ. Маш мундаг эдийн засгтай гэдэг улсууд маань өнөөдөр ковидтай яг нүүр тулчлаа. Тэгвэл энэ асуудал энэ жилийн Давосын чуулга уулзалтын дээд хэмжээний цахим уулзалтын үеэр хамгийн гол асуудал байж чадсан уу? За хамгийн гол асуудал бол мэдээж байсан. Хэд хэдэн сэдвүүд дотроос энэ асуудлыг бол онцолж ярьж байгаа. Гэхдээ эндээс бас нэг юм чуулга уулзалтаас ийм юм анзаарэгдэж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд бол одоо ковидыг давж гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа нь харагдсан. Тэгэхээр ковидын дараах эдийн засгийн төлөв байдлыг аягүй ихээр ярьж байгаа. Гэтэл нөгөө талд нь одоо Монгол мэтийн юм хөгжиж байгаа улсуудын хувьд бол энэ бол илүү үр нөлөө нь урт хугацаагаар явах нэ. Жишээ нь Францын сангийн сайд ийм асуудлуудыг ярьлаа. За өмнө нь одоо олон улсын валютын сангийн ерөнхийлөгч байсан. Одоо Европын төв холбооны төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Кристин Лагарде бас энийг хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ ядуу болон хөгжиж байгаа улсууд бол вакцины авч чадахгүй байна. Эдгээр эдийн засгаас сэргээгээд эдийн засгтаа хийх одоо хөрөнгө мөнгөний нөөцтэй болцоо муу байна. Тэгэхээр энэ баян ядуугийн заагийг бол ковид бол одоо улс үндэстнүүдийн хувьд ялгаж өгч байна. Дахиад улс дотор нь ялгаж өгч байгаа гэдэг ийм чухал санаа өндөгдөж байна. Тухайн улсын одоо баян хүмүүс мөнгөтэй чинээлэг ийм гайгүй ажил хийдэг хүмүүс нь бол онлайнаар ажиллаа хийгээд одоо асуудалгүй байна. Гэтэл ядуу нь бол улам ядуурж байна гэдэг ийм чухал асуудлыг бас ярьж хөндөж байна. Дэлхийг хэрвээ бүхэлдээ одоо нэг цул гэж үзэх юм бол ерөөсөө л үндсэн концепц нь болохоор чинэлэг дундаж давхрахыг дэмжих буюу олноор нь бий болох гэж үздэг шүү дээ. Гэтэл энэ жилийн тавиад байгаа тэр дэлхийн үнэхээр хүчирхэг гүрнүүдэд удирдагч нарын тавиад байгаа илтгэлийг онлайнаар явж яхад нь харахад хүү энэ хөгжөөд байгаа зам чи өөрөө зөв юм уу? Өнөөдөр маш бага орлогоор амь зууж байгаа иргэд маш олон биш шүү дээ. Нөгөө нэг мундаг хөгжөөд байсан чинь чанаргүй хөгжил гэдэг юм маш их болчихжээ гэдэг асуудлыг хөндөд байсан л да. За энэ бол сүүлийн нэг 15 орчим жил дэлхийд даяар ингээд явж байгаад өнөөдөр Давосын чуулганаар бол бүр ингээд тодоор гарч иж байна л да. Ямар асуудал явж байгаа хэрэг чөлөө зах зээл дээр суурилсан капиталист нийгэм бол одоо хүн төрөлхтнийг маш сайхан хөгжүүллээ. Гэхдээ баян хоосны ялгаа гэдэг асуудлыг бол арилгаж чадсангүй. Баячууд нь одоо улам баяждаг ийм нийгэм рүү одоо шилжлээ. Тэгэхээр нөгөө баян хүн гэдэг чинь хүүхдээ сайн сургуульд явуулна. Өөрөө одоо илүү сайн найз нөхдөд ингээд төрлийн капитализм буюу те одоо ингээд ураг саднаа дэмждэг, найз нөхдөд дамждаг ийм капитализм руу ороо явцдаг. Ингээд байна. Тэр нь бол Америкийн хувьд ч асуудал байна, Английн хувьд ч том асуудал байна. За Монголын хувьд бол та өөрөө мэдж байгаа бүр том асуудал байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг одоо яах вэ гэдэг дээр бол энэ удаагийн Давосоор одоо цоо шинээр гэдэг юм уу те ийм шин сэдв гаргаж байгаа нь эзэд дээр суурилсан капитализм төрийн корпорациуд дээр суурилсан капитализмын дараагийн шат болох бүх оролцогчдын оролцоог хангасан капитализмын хэлбэр лөө дэлхий орох ёстой гэдэг ийм юм одоо яриад шин санаа яриад байна ер нь. Одоо жишээлбэл яг үнэхээр тийм байна л да. Зарим хүмүүсийн амьдрал үнэхээр ковид тусахгүй тэнд хөрөнгө мөнгө өсчил байдаг, явж л байдаг. Хэдэн тэр бумаараа аривчжил байдаг. Гэтэл
Тэр хүн амын олонх болсон бараг 80 орчим хувийнх нь болохоор яах ёстой юм бэ гэдэг тэр нэг зогсон байдал дээр хүрээд ирлээ л дээ. Тэгэхээр одоо жишээлбэл хятад улс бол одоо сошиал медиагийн давалгаа 2010 онд эхлэхэд зах зээлээ хаажгаад өөрийнхөө сошиал медиа компаниудыг бол хөгжүүлсэн. За гэтэл Европ гэдэг юм уу те Орос гэдэг юм уу энэ улсууд бол энэ Америкийн одоо Facebook, Amazon, Google гэдэг одоо технологийн аваргууд гэж байгаа те. Энд бол зах зээлийн ингээ чөлөөтэй бол нээж өгсөн. Гэтэл эцсийн дүндээ юу болж хувирсан гэхээр Европын холбооны улсаас хэд одоо улсуудаас хэд жилдээ хэдэн 10 тэрбум долларыг энэ Америкийн корпорациудад одоо төлж идэг те. За та санаж байгаа бол 2020 оны сонгуулиар бараг 10-аас 20 сая долларыг Монголын одоо улс төрчид Facebook төлсөн ч гэдэг юм. Тэгээ Монгол шиг ядуу улс сонгуулийн сурталчилгаа хийх гэдэг ингээд төлж байна. Тэгэхээр энэ технологийн компаниуд маань энэ цоошин ийм талбарыг ингээд бий болгоод ирж байна. Тэгээ баялаг бол одоо цөөхөн хэдэн корпорац руу төвлөрдөг. Тэрний эзэд нь одоо 27-той 28-тай залуучууд тэр бомтнууд одоо ингээд болдог. Ийм одоо шин төрлийн капитализм бас бий болж байна. Тэгэхээр энийг л одоо яаж задлаад одоо задлана гэдээ эргээд нөгөө хүний эрх чөлөө зах зээлийнхээ зарчмыг одоо зөрчлөхгүйгээр энэ бүх одоо ард иргэдэд өөр ашиг нь хүртдэг тийм чөлөө зах зээлийн шин тогтолцоо руу орох тухай ярьж байна. Тэгвэл нэг хэсэг өөдрөг хүмүүс ингэж байгаа шүү дээ. Ковид үнэхээр бизнесийн ямар сул орон зай байсан бэ гэдэг цорхог маш тод харуулчлаа. Ковидын дараа дэлхийн эдийн засаг бүр өсрөнгөө хөгжинэ гэж яриад байгаа. Тэгээ би бол одоо зөвхөн сэтгүүлчийн хуваар ажиглахаар хятад дээр магадгүй тийм зүйл маш тод анзаарэгдэж магадгүй. Жишээлбэл юу гэдгийг ковидоос шалтгаалаад 51 саяар одоо онлайн худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдсэн ч байдаг юм уу? Ийм эрг дүр зургуудаар. Гэтэл яг манайх шиг улсад энэ өөрөө боломжтой харагдаж чадчихэв үү? Манайх бол одоо улс орны хувьд энэ компьютерийн 90 100 гээл одоо 90-ад онд ярьж исэн тий 90-ад оны сүүлээр намайг оюутан байхад л ингээл ярьж ил байсан. 2000-ад онд л ярьж ил байсан. Өнөөдөр ингээ 30 жил өнгөрөхөд бид нар энэ дэлхийн нийтийн дижитал шилжилт, сошиал медиа бизнес одоо худалдаа буюу онлайн худалдааны бизнесийн энэ талбарт одоо улс орныхоо түвшинд нэг ч стратеги гаргаж чадаагүй учраас ямар ч оролцоо байхгүй. Тэгэхээр бид бол одоо зомби хэрэглэгч шиг ингээд одоо юу гэмдэ пассив гэж ярьдаг те идэвхгүй хэрэглэгч маягаар мөнгөө тушаагаад ингээд суудаг ийм улс бол болсон. Тэгэхээр асуудлыг бол бид мэдчихсэн. Гэхдээ хөдлөөгүй. Ягаад тэгэхээр одоо манай том корпорациуд, манай улс төрчид бол ерөөсөө дотоод улс руу хийгээл дотоод зах зээлээ хувааж одоо хэн хувааж авах вэ гэдэг тэмцэлтэйнийг 30 жил хийгээд өнөөдрийн түвшинд хүрч байгаа. Гэтэл өнөөдөр хятадын одоо TikTok гэдэг аппликейшнийг нэг 20 эдтэй хоёр залуу хийгээл 30 тэрбум долларын үнэлгээ Америкийн зах зээл дээр ороод. Америкууд дэлхийд даяараа одоо дижитал компаниудаа гаргаж мөнгө олдог бол хятадууд Америкаас мөнгө олж эхэллээ. За одоо Финлянд гэдэг бас боловсролын реформ хийсэн. 80-аад онд тэрний үр нөлөө чинь Nokia 90-ад онд гарсан. Дараагийн давлгаа нь одоо энэ Angry Bird гэдэг ууртаа шувууд гэдэг тоглоом байгаа шүү дээ. Манай их хурлын гишүүд тоглож байгаад баригдсан тий. Тэр дэлхийд даяар одоо ингэж яасан юм том компанийг байгуулж Финлянд хоёр залуу 6 тэрбум доллараар зарсан компани. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо үнэхээр эмгэлтэй хүн төрөлхтний болон манай үндэстний хувьд гарсан маш том боломжийг бид одоо алдчихлаа. Амжиж өөрөөр хэлбэл урьдчилж боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй, бодлого бас жоохон тодорхойгүй яваад ирсэн гэдэг их л олон асуудал байдаг баг л та. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын бас нэг сэдэв болохоор технологийн сорилт байсан. Тухайлбал яг тэр уулзалтууд дээр энэ асуудал яаж хөндөгдөж байгаа юм? Бид нар одоо нэг юу гэдгийг би танаас биднэрт боломж байгаа санал болгох зүйл юу вэ гэдгийг л танаас сонсох гээд байна л да. Тэгэхээр ер нь бол одоо чуулга уулзалтаар технологитой холбоотой хоёр үзүүртэй асуудал яригдсан. За нэгдүгürt бол одоо энэ хөдөлмөрийн хуваар өөрчлөгдөжлөө. Тэгээ дөрөвдүгээр одоо хувьсгал гэж Давосын форумоос ярьж байгаа. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал 1700-аас 1850 онд эрх машин, уурын машин гэл ингээл ихсэн те. Дараа нь одоо электроник гэл ингээл явсан. Одоо дөрөвд хувьсгал бол одоо энэ дижитал шилжилтээр суурилсан хиймэл оюун ухаан. Тэгээд хүний үйл ажиллагаа одоо маш ихээр хөнгөвчлөнө. За тэгээд энэ сошиал медиа дээр суурилсан бизнес болохоор хүний хөдөлмөрийн хуваарийг бол бүхэлд нь өөрчилж байна гэж. Тэгээ би 2 жилийн өмнө энэ дэлхийн топ 3-т ордог Беркли их сургууль бас нэг семестр суралцсан. 2018 онд гэсэн үг.
Тэгээд ингээд сурж байхад бол 19 онд шуучлаар ингээд сурж байхад ямар юм ажиглагдсан гэхээр 40 орчим насны маш олон залуучууд программистаар сурч байна. Карьерээ өөрчилж байна. Эмч байсан, Нябо байсан одоо маш олон залуучууд ингээд карьерээ өөрчилж программист болж байна. Тэгэхээр Давосын чуулга уулзалтаар яригдж байгаа энэ чухал асуудал бол хөдөлмөрийн хувьар өөрчлөгдөж байна. Энд засгийн газрууд, нийгэм хамгааллын хөдөлмөрийн яамнууд ажиллаж гин үү? Нөгөө л хөдөлмөр хамгааллын төвөө яриад нөгөө л барилгын ажилчин олон 100 айл дээр бараа материал нийлүүлнэ гэдэг ийм юм яриа сууж гин гэдэг асуудал. Тэгэхээр манай засагт одоо ийм бодлого байгаа юу гэд танаас асуувал та бол бараг шууд хэлэх байхгүй. Өөрөөр хэлбэл дэлхийд хүн гэдэг амьтан чинь ямар ажил хийх вэ гэдэг нь өөрчлөгдөж байна. Энд бэлэн байгаа ч гэдгийг улс орны засгийн газрууд уриалж байна. За хоёр дахь одоо асуудал бол илүү энэ сошиал медиа, дижитал шилжилттэй холбоотой сөрөг зүйлс. Тэ хүмүүс одоо компьютерийн дэлгэцэн дээр маш их цаг одоо зарцуулж байна. Тэгээд компьютерийн тэр дэлгэцэн дээрээс маш их хуурамч мэдээллүүд зориуд одоо юм зоригтойгоор цөөн тооны хүмүүс ингэж хүмүүсийн оюун санааг хордуулах зорилготой мэдээллүүдийг одоо гаргаж тэрэнд нь одоо хүмүүс энд нь угаагдаж байна гэж тэ. Тэгэхээр Европын холбооны ерөнхийлөгч Урсула бол юу гэж хэлсэн бэ гэхээр саяны тэр одоо Капитол буюу Америкийн Конгрессийн байр руу гарсан халдлага бол цэвэр сошиал медиагаас одоо үүдэлтэй. Энийг бид нар яаралтай дарга хэмжиж авахгүй бол нөгөө ардчлалынхаа үндсүүлийг сошиал медиагаас болж алдах нэ гэдэг ийм асуудал ирж байгаа. Тэр Капитол хийлийн асуудлыг ярихын тулд Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин тэгвэл энийг чи яг эсрэг зүйлийг ярьсан тий. Яг Путин ерөнхийлөгчийн хувьд бол яг Путин болон Ши Жинпин хоёр ерөнхийлөгчийн хувьд бол яг ийм шүмжлэлтэй цаг үед тэрний эсрэг гэх юм уу байр суурьнууд илэрхийлсэн л дээ. Путин бол өөрөө энэ Алексей Навальныгаас болж яг баривчлагдсан ийм одоо чагсаал цуглаан болж байгаа ийм үед ихтгэл тавьсан. Тэгээ ерөнхийдөө ярьсан санаа нь бас энэ дижитал энэ том дэлхийн аврах том дижитал корпорацуудтай яаж ажиллах юм бэ? Эн чин засгийн газрыг ирээд шууд засгийн газраас давж штэ гэдэг ийм бас нэг санаа бол хүндсэн. Тэгэхээр яг Оросын холбооны улсын хувьд бол одоо энэ сошиал медиа дээр гарч байгаа мэдээллүүдийг цензурдах гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл энийг төрийн зүгээс шууд оролцох, зохицуулах, заримыг нь хаах тал дээр бол нэлээд одоо идэвхтэй ингэж ажиллаж байгаа. Түрэмгий гэдэг юм уу те. Одоо агрессив гэж ярьдаг. Тэгээ энэ дээр бас шүмж сонсож байгаа. Энэ тал дээр. Тэгэхээр иймэрхүү одоо илтгэлүүдийг болон олон улсын геополитикийн тавцанд болж байгаа үйл явдлуудыг харахад бас юм сонирхолтой юмнууд бас явж байгаа. Ши Жинпин ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн. Технологийн сэдвлөө хоёлоо эргээд орё. Одоо жишээлбэл яг ковидын эд өндөр тархалтын үеэр тэр бум гарган хүүхэд сургуульд сурах эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг асуудал маш хүчтэй яригдчихсэн. Саяын Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ч гэсэн энэ чинь хохирогч нар нь нөгөө нэг боловсрох хэвээр сурах хэвээр хөгжих хэвээр хүүхдүүд ам шүү. Тэр өндөр технологийн дэвшил чи яагаад заавал энэ одоо юу гэдгийг шин залуу үе дээр үр дүнгээ өгөхгүй байна. Яагаад тэдний их хасагдаад байна вэ гэдэг асуудал яригдаад байсан л да. Тэгэхээр 2020 оны 3 сард бол дэлхий бол айгүй өөдрөг өссөн. Бид нар бол одоо хөл хорой тогтоож жагаад боловсрлоо бол одоо онлайнаар заачна гэдэг. За 20 он одоо дуусаад 21 он эхэлж байна. Энэ үед бол юг ойлгож байгаа вөхөр танхимын сургалтыг бол юугаар ч орлуулшгүй юм байна гэж. Тэ одоо ялангуяа одоо дөнгөж сургуульд орж байгаа ч юм уу. За цэцэрлэгийн насны хүүхдүүд бол боломжгүй юм байна гэдэг нь маш ойлгомжтой байсан. За дээрэс нь бэлтгэлгүй байсан. Одоо хүн өөрийн биеэр ингээд суугаад амьд харилцаа үүсгэж заах. За тэрнийг мэдээж 100% орлуулахгүй хэд ядаж 80-90% дөхөх тийм төвшний контент, сургалтын контентийг сошиал болон онлайн ертөнцид гаргах дээр сэтгэл зүйн суурь судалгаа нь хангалттай болоогүй байгаа. Амжаагүй байгаа. За мэдээ сүүлийн 20 жил нэлээд явсан ч гэсэн яг сэтгэл зүйн онолууд бол бүрэн гараагүй. Дараагийн асуудал болохоор эцэг эхчүүд огт бэлтгэлгүй байсан. Хүүхдэд л зориулж контент хийсэн болохоос биш бүхэл одоо улс орны засгийн газрууд бол эцэг эхчүүдэд зориулж ерөөсөө бэлтгэх ажил контент хийгээгүй. Тэгэхээр нөө амьдралдаа хүнд юм зааж өгөөгүй инженер ч юм уу эмч ч юм уу те одоо бизнесийн байгууллагад ажилладаг эцэг эхчүүд хүүхдээ яаж харьцахад аргаа олохгүй хүүхдүүдэд загнах, зандрах тэрнээсээ болж одоо стресстэй ийм асуудлууд бол дэлхийд даяараа маш их үүсэж байна л да.
За, ер нь бол энэ Давосын эдийн засгийн чуулга уулзалт санаачлагч Клаус Шваб энэ дэлхийн шилдэг манлайлагч нараа 9-9 ингээд нэг дараагийн залгамж халаагаа бэлтгэх гэж одоо тайлбарладаг штэ. Тэгэхээр яг тэр одоо та хэдийн оролцоол яваад идэг тэр уулзалтууд дээр энийг бид нар яг анхаарах хэрэгтэй юм байна гэдэг одоо жишээлбэл бид нар ингээд нэг юмны сорилтын яг зааг дээр одоо зогсож штэ. Жишээлбэл энэ жил яг юу хэлв? Ерөөсөө одоо Клаус одоо чуулганы одоо туузын дарга гэж ярьдаг те chairman. Клаус Шваб болон ер нь дэлхийн удирдагчдын ихэнхийг нь хэлж байгаа санаа бол ковид бол одоо энэ хүн төрөлхтнийг юм нэгтгэх тэгээ хамтдаа энэ хүндрэлийг давж туулах юм сорилтыг гаргаж ирж байна. Нөгөө талаас боломжийг гаргаж ирж байна тий. За ингээд бид нар бол энэ хүндрэлийг эдийн засгийн хүндрэлийг бол хамтдаа туулах хэрэгтэй. Дээрэс нь ерөнхийлөгч Дональд Трамп бол энэ Парисын цаг уурын хилцлээс гарсан байсан, Америкийг гаргасан байсан. Тэгэхээр ерөнхийлөгч Трамп солигдоод чинээр Жо Байден гэж хүн ерөнхийлөгч болж байгаатай холбоотой Америк улсад өгж байгаа мессежүүд бол ихээр явсан. Тэгэхээр эргээд энэ одоо их дэлхийг хайрлж үлдээх цаг уурын өөрчлөлт бол энэ одоо зөвхөн нэгнэ тий далайг одоо далай тэнгисийг бохирдуулж гээ. За амтны төрөл зүйлийг одоо устгаж гээ. Бохирдлоо гол ус руу одоо хайж гээ тий. Энэ бүх одоо их дэлхийг хайрлж энэ хэвээр нь үлдээх төр хамтдаа хөтөлцөх ёстой гэдэг юм бол энэ удаад нэлээд чухал хүндж тавьсан. Хэрвээ үнэхээр ковид гараагүй бол нэг сард бол тэр Давос гэдэг хот чи үнэхээр одоо дэлхийн шилдэгүүдийн тийм цугларалт байлаа шүү дээ. Бараг зохион байгуулагдсан цагаасаа хойш энэ жил л анх удаага ийм ил хууль байх шиг байна. Тий, анх удаа л тий. Давосын зочдуудлын эзэд бол одоо бас нэлээ хүндрэлд орж байгаа. Тэр чинь зочдуудлын нэг өрөөнд $10,000 тэр үрдэг шүү дээ өдрийн. Тэгээ жижигхэн хот бусад үед нь бол энд сонирн биш тий. Та ч гэсэн тэнд явах байсан бах та. Харин одоо урилга авцсан байсан даанч явж чадсангүй. Онлайнаар оролцсон тий. Та үг хэлсэн үү? Эсвэл өөрсдөө санал бодлоо яг нөгөө нэг салбар хуралдаануудад оролцсон уу? Тийм, салбар хуралдаануудад оролцож бид нэр юунуудаа тавьдаг. Одоо асуултуудаа тавина, нөгөө ихтгэл тавьж байгаа хүмүүстэй одоо саналуудаа солилцсон. Тэгэхээр энд бол дэлхийн одоо бүх чиглэлийн улс орон бүрээс юм лидер залуучууд болон зүтгэлтнүүд ирдэг учраас энэ дээр яг нөгөө нүүр тулж одоо уулзах те яриа хөрөөг нь сонсох. За тэгээ яг албан ёсны юм хурлаас гадна одоо өдрийн хоол, оройн хоолн дээр ингэж танилцах те санаа оноогоо солилцох маш их боломжийг хангадаг. Тэгэхээр энэ бол дэлхийн эдийн засгийн энэ глобалчлал те даяаршилд бол их чухал үүрэг гүйцэтгэдэг ийм бас арга хэмжээдүүдийн нэг гэж боддог. Өөрөөр хэлбэл санал солилцох чөлөөтийн дээрээс нь гэрээ хилцээ байгуулдаг маш том талбар байлаа шүү дээ тий. За баярлалаа ганц зориг эдийн засагч. За их баярлалаа. За бид нар яагаад эдийн засагч ганц зоргийг урьж оролцуулсан юм бэ гэхээр өнөөдөр бид нар тулгамцсан асуудал маш олон байгаа. Ковид түүнээс шалтгаалсан хүндрэлүүдийг яаж даван туулах вэ? Гэхдээ маргааш амьдрал үргэлжлэнэ. Дараа жил ч гэсэн бид нар Монгол улс байсаарлуулна, эдийн засгийн асуудал хэрэгтэн. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг сорилтын цаг үед үнэхээр дэлхийн нийтийн төрүүлж хараад байгаа тэр зүйлээс бол Монгол улс хоцорч болохгүй байгаа. Тэгэхээр хэдийгээр энэ жилийн хөл хориотой байгаад манай оролцох урилга авсан зочид ч гэсэн оролцож чадаагүй онлайнаар оролцсон ч гэсэн энэ асуудал бол бидний анхаарлын төвд байх ёстой. Яг энэ утгаараа бид нар өнөөдөр нэвтрүүлэгтээ эдийн засагч ганц зоргийг урьж оролцуулж байгаамаа. Таны ажилд амжилт хүсье баярлалаа. За их баярлалаа. Үзэгчдээ та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ цугаар явлаа ярилын нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзлээ.